Сайн байцгаана уу? За бичлэгэндээ тавтай морил. Тэгээд өнөөдрийн бичлэг болохоор гарчигнаас та бүхэн харсанчлан би айдлын тухай ингээд өөрийнхөө туршлагаас хуваалцаад өөрийнхөө мэдж байгаа мэдлэгүүдийг ингээд та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод ингээд бичлэг хийж байгаа. Бичлэгээ дуустал хамтаагаарай. Тэгэхээр хамгийн нэгдүгээр гэх юм бол айдл яаж болох вэ гэж хүүхдүүд айгүй ингээд боддөө штэ. За тэгэнгүүт айдл болох хамгийн нэгдүгээр алхам маань болохоор тухайн орохыг хүссэн компанида idol trainee буюу бэлтгэгдэгч болох хэрэгтэй байгаа. Бэлтгэгдэгч яаж болох вэ гэх юм бол тухайн орохыг хүссэн компанийнхаа одоо сайт руу ороод тэгээд тухайн сайтанд аудишн зарласан байна уу, эсвэл байнгын имэйлээр аудишн авдаг байна уу үгүй юу гэдгийг нэгдүгээр шалгаад за тэгээд аудишн зарласан үед тухай зарласан цагт мөн газарт нь ингээд очиод тэг өөрийнхөө бэлдсэн дуу бүжгийг үзүүлэх хэрэгтэй байдаг байгаа. Тэр нь болохоор ингээд сайт руу оронгууд одоо тухайн жишээ нь SM Entertainment гэх юм бол SM-ийн 7 хоногийн хассан болгонд болдог аудишн гэж байдаг байхгүй юу? Weekly audition. Тэр нь бол за entertainment болгоо өөр өдөр ч юм уу эсвэл ингээд заримдаа байдгүй ч юм уу заримдаа имэйлээр л зөвхөн авдаг гэх мэтлэн байдаг. Хоёрдугаар арга нь юу вэ гэх юм бол Солонгост маш олон ийм айдл бэлтгэдэг хагуун буюу академинууд маш их байдаг. Тухайн академид болохоор яг idol trainee болохын төлөө тамайг маш сайн бэлтгэж өгнө гэсэн үг. Бэлтгэн гэхээр одоо юу хийж өгөх вэ гэх юм бол нэгдүгээрт vocal lesson буюу дууны хичээлийг авна. Хоёрдугаарт мөн ганцаарчсан бүжиг эсвэл олуулаа ингээд одоо хамтлаг болоод юу бол багаараа хамт бүжиглэх бүжиг. Түүний дараагаар хувь хүний хөгжил буюу одоо жишээ нь биен дээрээ анхаарах, царай дүр химижин дээр анхаарах буюу тэм хичээл ордог байгаа. Хамгийн сүүлд нь болохоор мөн жүжигчний хичээлийг нэмэлтээр авч болдог гэсэн. Академиуд болохоор ингээд тухайн чамайг ингээд бэлтгэж өгөөд мөн тухайн академид болохоор ингээд бүх одоо нэг сард 7 хоног болгох нэг аудишн болдог байхгүй юу? Тухайн өөр entertainment random. За тэгэнгүүт болохоор ингээд зөвхөн академид явдаг ингээд сурагч нарыгаа л оруулнаа гэсэн бас аудишн байдаг. Гаднаасаас хүүхдүүд ингээд академи руу ингэж холбогдоод би ингээд танай академид явдггүй ч гэсэн энэ аудишнд орох боломжтой юу гэх мэтлийн инстаграмаар асуугаад ингээд очиод орох боломж байдаг. За ингээд хоёр дахь арга нь олъё. За гурав дахь арга нь гэх юм бол мэдээж энэ бол гэхдээ ингээд сүүлийн үед юу нь бол байхгүй болсон гэж би сонссон. Street casting буюу category casting гэдэг зүйл байдаг. За тэгээд энэ нь болохоор ер нь бол маш ховор тохиолддог. За тэгээд сүүлийн үед бас DM casting буюу инстаграмаар холбогддог болсон гэсэн. DM casting бол хүн ихтэй газар явагддаг гэсэн. Одоо жишээ нь Солонгост гэдэг бол Канам дүүрэгт сургуулийн урдуур одоо ахлах сургууль ч юм уу дунд сургуулийн урдуур хичээл орох тарах цагаар ингэж тухайн компанид ажилладаг ажилтнууд тэгээд таалагдсан имижийн таалагдсан өгөх юм бол манад ингээ аудишн өгөөд үзээрэй гэд ингээд нэр уцаа өгдөг тийм аудишн байдаг байгаа. Энэ нь болохоор сүүлдээ ингээд SNS хөгжөөд ирэхээр DM руу ингэж ирдэг болсон гэж гिचилээ. Одоо миний мэдж байгаагаар бол ийм 3 төрлөөр ингэж аудишн өгөх боломжтой байгаа. Миний хувьд болохоор би энэ академид ингээд очиод аудишн өгсөн байгаа. Би болохоор академид ерөөсөө явдггүй байсан тэр үед хуваараа ганцаараа бэлтгэл хийгээд ийм аудишн манайд энэ сар зарлагцсан гэхээр нь би ингээд орохыг хүссэн аудишндаа ингээд өөрийгөө бүртгүүлээд тэгээд орж исэн. Ер нь бол зөндөө аудишнд орж исэн туршлагатай. Гэхдээ тэр дундаас тэнцэн нь бол нэг их биш ч гэсэн би SM Entertainment тэнцэжсэн тэгэж академиар дамжуулаад орсон аудишн маань SM Believe мөн IST гээд entertainment мэдчлэн ер нь айгу зөндөө аудишнуудад орж исэн. Тухайн үед болохоор одоо жилийн өмнө нөхгүй юу. Тэгээд тухайн үед болохоор ер нь бол насны хязгаар нь айгу доошлцсон байсан. Тэгээд би болохоор ингээд орё гэж хүссэн боловч ингээд насны хязгаарлалтаас болоод орж чадахгүй аудишнууд зөндөө байсан баггүй. Тийм болохоор одоо ингээд айдол болохыг хүсэж байгаа хүүхдүүд байх юм бол айл олох хугацаа алдахгүйгээр маш хурдан одоо юмнаас эхэлж ингэж бэлдээж аудишн өгөж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Миний ингээд орж исэн аудишны ингээд үйл явцаас ингээд ярьж өгөх юм бол SM Entertainment аудишн бол би тухайн үед академиар дамжуулж орсон болохоор нэгээр орсон. За тэгээд би болохоор хагсын болгонд болдог аудишн, weekly аудишн тэнд бас орж үзчихсэн баггүй. Тэнд болохоор ингээ 10 орн цуг оруулаад
тав таваар нь цуг юм жижигхэн зааланд оруулаад тэгээд ингээд дуул хүүхдэнд дуулаад бүжиг нь болохоор уг нь актемоор ингээд дамжуулж орсон аудишн болохоор өөрийнхөө бэлдсэн бүжгээ шууд ингээд үзүүлж болдог. Хагасанд болдог аудишн болохоор бүжиг бэлдэж ирсэн хүүхдүүдэд цаана entertainment-ийн тийм Стефан рандомор дуу ингээд тавьж өгөөд тэгээд тэрэнд ингээд өөрөө тааруулж фристайлаар бүжиглэх тийм маягаар явагддаг юм байлээ. Тэгэхээр бүжгээр орох байгаа хүүхдүүд бол өөрөө ч нэг бэлтгэсэн бүжигтэй мөн фристайл дээр маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бас бодсон. Тэгээ миний хувьд болохоор би дуугаар орж исэн тэр үед ямар дуу байсан гэх юм бол би Рианагийн дуугаар орж исэн. Бод бол нэг хоёр хүн ингээд сууж идэг. Нэг нь камер бариа сууна. Нөгөөх нь болохоор ингээд яг чам руу ингээд хараад чамаа ингээд яг ямар байна гэдгийг ингээд өөрийнхөө нүдээр ингээд шууд харах юм уу? Тийм байдаг. Камераар авч байгаа нь ямар учиртай вэ гэх юм бол цаана бас энэ кастинг тим гээд бас бүхэл ингээ бүрэлдэхүүнүүд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хоёр хүнд ингээ таалагдлаа гэж шууд тэнцүүлчихгүйгээр тухайн бичлэгийг цаад кастинг тимдээ үзүүлээд тэнгүүд энэ хүүхдтэй ер нь дахиад 2 3 дугаар шатны аудишн хийж үзмээр байна. Эсвэл энэ ингээд болох юм шиг байна. Манай тохирох юм шиг байна гэсэн хүүхдүүд рүүгээ одоо ингээ хамттан бүгдийг ингээд бичлэгийг үзээд мөн камер дээр бас нүрийн хэлбэр төрөх дүр төрх нь ямар байна гэдгийг бас харж үзээд ингээд буцаагаад холбоо барьд юм байна. Хагасанд болдог аудишн болвол жоохон удаж хариу ирдэг гэж би сонсчихсан. Миний хувьд болох юм бол би яг 1-7 хоногийн дараа хариу авч ирсэн. 2 дугаар шат нь яаж явагддаг вэ гэх юм бол би эхний шатандаа бол угаасаа нөгөө актемд очоод орсон болохоор ерөөсөө SM руу очоогүй. За тэгмэд 2 дугаар шатанд болохоор надад 7 хоногийн хугацаа өгөөд энэ 7 хоногийн хугацаанд 2 дуу 2 бүжиг бэлтэж ирээрэй гэсэн. Үүтээ бид нар болохоор шууд 7 хоногийн хугацаанд өөрийнхөө одоо ингээд маш сайн чадах 2 бүжиг 2 дууг ингээд бэлдээд тэгээд SM Entertainment ингээ очижсэн. Очих үед бол бид нэрийг нэг давхраас биш ингээ доод би нэг давхраас ингээ дээшээ гаргад юм бэлээ. Нэг давхраар оруулвал нэг давхарт нөгөө кофе шоп бидэр байдаг аахгүй юу? Бүтээгдэхүүний зардаг юм дэлгүүр гэж байдаг. Тийм болохоор ер нь ингээ сонирхож ирсэн хүмүүс маш их байдаг болохоор ингээ хамаагүй ингээ олон хүүхэд ингээ яг компани руу орж гарч байгааг ингээ гарах юм бол болдгоо гэж боддtiin юм болов. Тэгэж би бас бодоод тэгсэн чинь бид нарыг шууд B1 давхраас ингэж дээшээ лефтээр гаргуулад за тэгээд 11-ийн давхарт маш том юм бэлтгэлийн зааланд оруулсан. Зааланд болохоор ингээд бид нэр ингээд хувийн бэлтгэлээ хангаад одоо нүүр амаа янзлтгсэн жоо сквал дуу бүжгээ бэлдээд тэгээ нэг 10 минутын турш хүлээж ангууд нэгээр нь юм жижигхэн өрөөнд бэлтгэлийн жижигхэн юм толтой өрөөнд оруулаад тэгээд ийм хоёр хүн суудсан. Тэгээд тэр хоёртой ингээд шууд бэлдсэн юм үзүүлээд камера тест хийлгүүлээд тэгээд дууссан юм байлээ. Хэрвээ тухайн үед болохоор ингээд үнэхээр таалагдаад бэлдсэн юмнаас нь гадна өөр юмыг бас хүсэх тохиолдлууд маш их байдаг болохоор очихдоо ер нь бүр зохиолын дуу дуулж чадахгүй хүртэл гэж асуудаг. За тэгээд тэр үед нь болохоор маш бэлтгэлтэй би чадна надад бэлдсэн юм байгаа гэж одоо ингээд маш ингээд өөрийгөө ингээд дайцлаа. Ийм бас хийж чадна гэд ингээд өөрийгөө маш сайн илэрхийлсэн тохиолдолд айгу тэнцдэг. Тэгхгүйгээр ингээд надад бэлдсэн юм байхгүй би бэлдээгүй би чадахгүй гэдэг юм бол ер нь бол тэнцэх тохиолдол нь одоо ингээд буураад байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор одооноос эхлээд айдл болохоор бэлтэж байгаа хүмүүстэд зориулж эхлэх юм бол маш сайн өөрийнхөө ийм олон төрлийн авьяасыг одоо ингээд хөгжүүлээд маш сайн бэлтгэлтэй орох юм бол ер нь бол боломж бол байдаг. Түүний дараагаар бол имиж маш чухал. Аудишнд орохдоо болохоор охтуудын хувьд бол маш амар нүрээ хитрхи тод будах ч юм уу те. Өсний өнгө нь ийм тод шар ч юм уу те ягаан ийм өнгөнүүд байх юм бол ер нь жоохон димээдэг. Үүний дараагаар хувцлалтан дээр бас хитрхи гялцэл хувц өмсгөөс илүү өөрийнхөө биеийн галбирыг маш сайн гоё ингээд харуулж болохоор ийм basic аль болох энгийн хувц өмсвөл ер нь бол бас тэнцэх магадлал өндөр байдаг. Үүний дараагаар бас угаасаа айдол гэдэг чинь хүний нүдэнд харагддаг ажил болохоор тухайн ингээ хүний бие бэлтар галбир гэдгийг маш сайн харна. Тийм болохоор ингээ айдл болохоор бэлтэж байгаа хүмүүс зөвхөн авьяас гэхгүйгээр бас авьяасаас гадна одоо ингээд өрсөлдөгч ч гэсэн маш олон бас entertainment ертөнц гэдэг бол маш ингээ хүрээгээ дэлсэн байгаа. Маш олон хүмүүс ингээд чамтай хамт өрсөлдөх болохоор нийгэмаараа дутуу байхгүй хичээгээд тасгал хөтөлбөр хийгээд биеийн галбиртаас анхаарах хэрэгтэй гэдгийг бас маш сайн
мэдэрсэн миний. Түүний дараагаар бас тухайн entertainment таарсан ийм дүр төрх гэж байдаг. Тэгэхээр одоо чинь миний хувьд гэх юм бол SM-д ормоор гэх юм бол SM-ийн тийм ингээ интернетээс ингээд аль болох трейнинууд одоо ингээ гарч ирдэ шүү дээ. Хүнгээс нь трейнинууд гээд одоо SM rookies ч юм уу тиймэрдүү ингээд трейнинуудыг ингэж хайж харж байгаа. Ер нь нийтлэг нэг ийм одоо чинь юу гэдэг ийм богинос нь дуртай юм байна ч юм уу эсвэл иймэрдүү төр төрхөн жоохон дуртай юм байна. Өөрөө ингээ хайгаад тэгээд дүгнэлт хийснийхаа дараа өөрийгөө бас жоохон нэг тиймэрдүү маягийн болгох нь надад бол амар нэмэлт оноо болж байгаа юм шиг санагдсан. Өөр хүмүүсийн хувьд болохоор яг өөрийнхөө байгаа төрхөөрөө ингэж орхон зүгөө гэж бас хэлдэг хүмүүс ч байдаг. Гэхдээ ер нь миний хувьд бол яг тухайн entertainment таарс ингээ хайдаг яг нэг тийм нүүр царай дүр төрх жоохон тийм юм байдаг юм шиг санагддаг болохоор YG-д орох жагаа жоохон хип-хоп нэг юм одоо байдэн штэ. Хип ингэж хувцалж очивол бас нэмэлт оноо олдог ч байж магадгүй гэх мэтчлэн ингээд ер нь өөрөө маш сайн бас ингэж судлах хэрэгтэй юм шиг санагдсан. Цаашдаа бас айдл болох байгаа хүүхдүүдэд зориулаад маш том амжилт хүсье. За тэгээд аль болох одоо би яана одоо би чадахгүй байхаа гэхгүйгээр л гээд зүгээр суухгүйгээр бүгд бэлтгэлээ сайн хийгээ. Аль болох бүгд тэмцээд мундаг айдл ингээд манай Монголоос төрөөсэй гэж би бас хүсэж байна. За тэгээд бичлэгийнхаа төгсгөл хүртэл үтсэнд баярлалаа. За дараагийн бичлэг хүртэл төр баяртай.